Бяцхан хүү өмөөрөх хэрэг. Хохирогч хүүгийн 6 настай ах өвөө эмээгиндээ байна. Бяцхан хүү өмөөрөх хэрэг. Энийг бүр ингээл яг хэлэхээр хэвээр дотор өмөрөд байгаа. Далаалам 9 настай монгол хүү түмэн наст наран гэрэлт 10 дугаар богд гэгээнээр нэгэнтээ тодорсон байсныг олон зарласан, мартаар мартах ёсгүй эрхээ сануулсан хаврын анхны бороо орсон 7 хоног болж өнгөрлөө. Шок мэдээ хошинтой нэвтрүүлэг 24 дахь дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Хойд эцэг гихүү ихийнх нь нууц амраг аль болох нь үл мэдэгдэх 34 настай ээгийгч 3 настай хүүг ухаангүй болтол нь зодсон хэрэг Мартын 8-ны өдөр ил боллоо. Балчир жаахан хүүгийн хүзүү нуруу гар хугарч тархинд хүнд гимтэж гимтлийн эмнэлгийн сэхэнд ухаан орохгүй цаашид хэрхэн тодорхойгүй байгаа талаар эмч ярьж байна. Хүүхдийн биеийн байдал бол маш хүнд, хавсарсан хүнд гимтэлтэй, зөөлөн эдийн няцрал ихтэй. За цэр нурууны 3 дугаар нугалмын их биеийн хугаралтай, баруун шууны хугаралтай, тархины хүнд гимтэлтэй ийм хүүхд байсныг бол эрчим эмчилгээнийхээ засаг одоо эмчилгээний аппарат нь аваад бол өнөөдөр одоо эмчилгээнийхээ 2 дахь хоног дээр бол эмчилж байна. Цаашдын одоо бол тавилан бол одоогоор илэрхий үйл тодорхойлж хэрэг боломжгүй. Хүү бэлгийн хүчирхийлэлд өртсөн гих онш нэмж тогтоогдчихжээ. Нэлэх хүүхдэд эр бараа гаргасан этгээд 2 хонолгүй баригдсан бол хэргийг нуун дарагдуулсан ээж элдийг нь талсан сэргийлжээ. За 3 настай эрэгтэй бээг төрсөн их ил түүний хамтран амьдрагч Н нар нь эмнэлгийн байгууллагад хүргэсэн бөгөөд элийн хамтран амьдрагч 34 настай эрэгтэй Н эмнэлгийн байгууллагад хүргэсний дараагаар зогтсныг цагдаагийн байгууллагаас шуурхай ирэн сурвалжиж сурвалжлах ажиллагааг явуулсны үндсэн дээр холбогдогч Ээг олж тогтоон хойшлуулшгүйгээр баривчлан цагдаа хориг тасан сэргээл гарга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагад хүргүүлэн мөрдөн шалгах ажиллагааг бол үргэлжлүүлэн явуулж байна. Амьтан хүртэл үр зулцгаа хамгаалж ам биеэ зориулдаг байтал төрсөн үрээ биш нууц амрага хаацаалсан байна. 3 дугаар сарын 6-нд зодуулж хүчирхийлүүлсэн хүүг эмнэлэгт яаралтай үзүүлэхийн оронд бүтэн 2 хоног нуун дарагдуулж бөөдөр очиж цаг алдуулжээ. Энийг уурхайд ажил хийдгээ гэдэг ийм мэдээлэл яваад байгаа ш. Та уурхайд ажилладаг байгаа. Тий, ер нь хөдөө орон нутагт юм ихэд ажил хийдэг л дээ. Ээж нь нуунд хэргийг нуун дарагдуулсан ч гэдэг юм уу? Хоёр Тэр бол үнэн. Тэр бол үнэн. Хөдөө уурхайд ажилдаг төрсөн эцгийнх нь эзгүй хаагур эхнэр нь хүн биш адгуусыг гэр орондоо авчран хормон бузар болж явалтаж байсан байна. Ил нь 3-6 насны хүүхдүүдтэйгээ байр түрээсэлж амьдардаг. Их сурвалжийн мэдээлж байгаагаар эг их чинь гэрт нь хүүхэд харж үлдэхдээ хэрэг үйлцсэн гиснээс үзэхэд хийдэг ажилгүй, авдаг цалингүй, бие үнэлсэн хин хүнд нэмэр биш нэрмээс зайвш лай болсон итгээд байсан бололтой. Энэ 2018 онд хүний биед хүн гэмтэл учруулах, заллах гэмт хэрэгт ял шийтгэл хүлээж байсан этгээд юм. Түүнийг цагдаагаас эрүүгийн хуулийн дагуу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатаа учруулах хүчиндэг заалтаар ялагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ. Хохирогч хүүгийн 6 настай ах өвөө эмээгиндээ байна. Бяцхан хүү өмөөрөх ихгүй байлаач өмгөөлөх их оронтой өмөлцөх ард түмэнтэй Монгол улсын иргэн юм. Төрсөн эцэгтэй заазуурдуулсан 5 настай хүү, гар хөлөө хугартал ээжтэй зодуулсан охин, амбаарт 3 жил хоригдсон хүү, өмдөндөө шилээ гэж хойд ээжтэй хазуулж, зэрэмдэглүүлж амиа алдсан охин гээд эдгээр жигшүүрт хэрэгүүдийн талаар бид сошиалоор нэг ярьж, нэг удаагийн хятад зул өргөөд л өнгөрцгөх үү. Хариуцлага хаана байна? Гэр бүлийн тухай хууль эцэг их байх эрх үүрэг хариуцлагыг чангатахмаар байна. Зөвхөн 2022 онд хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 92 бяцхан зүрх зогсож бурхны орон руу явсан байна. Тээврийн цагдаагийн албаны мэдээлж байгаагаар өдөрт дунджаар 100 орчим хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоотож жолооны эрхээ хасуулдаг. Ингээ бодохоор Улаанбаатар хотод яг жолооны эрхтэй хэдэн хүн байгаа бол жолооны эрэхгүй марламаа жолооны эрхээ 3 жилээр хасуулж зорчих эрхээ 2 жилээр хязгаарлуулж 1.7 сая төгрөгөөр торгууллаа. Марламыг тээврээс жолоодохыг 3 жилийн хугацаагаар хасаж марламад 2 жилийн хугацаар зорчих эрхээ заарлаа шийдсэгээр төрөөгүй хүүхдэд төмөр хөлгийг бэлдээд яах вэ гэдэг шиг төрж амжаагүй жолоочд төмөр хөлөг унахыг нь 3 жил хориглосон байна. Авч амжаагүй үнэмлэхийг 3 жилээр хүчингү болгожээ. 12 настай хохирогч охины ар гэр гомдолгүй машин тэргээ мөргүүлсэн хүмүүс нь хохирлгүй гэж мэдүүлсэн нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн байна. Мөргүүлсэн охины зөвхөн бие махбодын гэмтэл бус сэтгэл санааны хохирлыг тооцох ёстой байсан гэж хууль өмгөөлөгчид байр сууриа илэрхийлж байгаа юм. Жолооны үнэмлэхгүй хүний жолооны үнэмлэхийг 3 жилээр хураана гэж яг юу гэсэн үг вэ?
Товчхондоо маралмаа жолооны үнэлэг авах гэж байсныг нь талсан зогсоогоод ойрын 3 жилдээ жолоодох хэрэг олохгүй л гэсэн үг юм. Хэрвээ ийм шийдвэр гаргаагүй бол маралмаа машин барих хэрэгтэй болох байсан юм. Гагцхүү олонний анхааралд өртсөн энэ хэрэг төмөр хүлэг унсанд толгойгүй хүмүүсийн толгойг илж өөгшүүлэн эцэслэгдэж байгаа нь ноцтой. Жолоочийн үнэмлэхтэй эсхээс үл хамааран хүлээх хариуцлагыг нь илүү боловсронгуй болгох ёстойг сануулж байна. Нийтийн анхааралд өртөөгүй автобуслын олон хэрэг онцгийн хариуцлага шийтгэлгүй өнгөрч төмөр хүлэг унсанд толгойгүй хүмүүс замаа олохгүй галзуу уртгаа харахгүй согтуу давхсаар л байна. Далаа лам дарамсалаад ном айлдах үеэрээ Монголын живзэн дам хувилгаан заларч байгааг хэлснээр 10 дугаар богд хэдийнэ тодорсныг олон бүгдээрээ 2-1 утгаар мэдэж авлаа. Халах живзэн дамбын одоо хувилгаан энд одоо заларсан байна. Ойлгож байна уу? Лам хуураг судлаачид, түүхчид, нийгмийн зүтгэлтнүүд, монголчуудын дийлэнх олонх нь Монголын шашны тэргүүн 10 дугаар богдоор Монгол хүү тодорсныг таларханд дэмжиж байна. Шүүмжлэх хэрэгтэй, шүтгэхгүй байх хэрэгтэй арчилсан орн боловч шарын шашны хутагт хувилгаадыг тодруулах нь сонгуул шиг бүгдэд таалагдах эсвэл коммунист маягаар заавал 3 ямаатай үгээгүй малчин ард ажилчин ангийн хүүхэд байх албагүй. Сонгуул явуулж саналаа өгч хар машинаар тоолдоггүй. Хувилгаан сошиал таалагдах хандлага сонгуулийн рейтингээр тодордоггүй. Материалист прагматик сэтгэлгээгээр хувилан төрсөн сүнсийн таньж мэдэх аргагүй аргын бус бэлгийн ухаан. Өөрийн нарийн дэгж аялтай олон зуун жилийн тогтсон уламжлалтай. Төрсөн жилийн мэнх төөргөөс эхлээд урд насны эд хэрэглэл учрал тохиолоо таньж мэдэж буй эсхээс өгсүүлээд урдын дүрийн гэрээс захиа эцэст нь далаалам алтан бомбнаас шива буюу суглаа татснаар тодруулдаг. Монголд ямар шашнаар шүтэх, эс шүтэх нь хүний эрх. Бурхны шашинтнууд тэргүүнээ уламжлалаас үслэн бишрэх нь бас л хүний эрх юм. Шүтэх хэрэгтэй, шүтэхгүйж байх эрхтэй. Гагцхүү өөрөө шүтэхгүй байлаа гэд өрөөлөн шүтлэгөөд шүлсээ хаях эрхгүй юм. Богдууд хорвоогийн эгэл амьдралыг огоорсон тул үйл хэрэгэд залхамжлуулах үр хүүхэд гэж үгүй. Сансрын хүрдэнд эргэн төрдөг. Үргэлжлэн дуусахгүй гэж Бурхны шашинтнууд тайлбарладаг. Төрийн 3 өндөрлөг гэдэг шиг Гэлүгбаагийн шашны 3 тэргүүний нэг богдоор Монгол хүн доторсон 3 дахь тохиолдол болж байна. Түшээд хаан Гомдоржийн хөвөн Чингис хааны шууд удмын Занвазар анх дугаар богд гэгээнээр тодорсон. 2 дугаар богд гэгээнч Алтан ургийн монгол хүн байсан бөгөөд үндэс угсаага өмгөөлж Чингүн жавын бослохыг дэмжсэний улмаас хорлогдсноос хойших бүх төр нь төвдөөс тодорч ирсэн. Өөрөөр хэлбэл 265 жилийн дараа монгол хүн богд гэгээнээр тодорсон нь тусгаар Монгол улсын үндэсний эвнэгдэл соёлын баталгаа болно гэж судлаачид үзэж байна. Жир хүнийг шинждэг намтар угсаагаар шүүж үзсэн ч 10 дугаар богдын аав нь бэлхий данстай математикч Эрдэмтэн. Ээж нь эдийн засагч өндөр боловсралтай. Хоёр талаасаа тоо оюунлаг гэрт төрж өссөн хүү юм. Хоёр талынх нь аавынх нь ээж, ээжийнх нь аав хоёулаа тооны багш. Эрдэмтэн байсан удамтай ихэр хөвүүдийн нэг. 2015 онд төрсэн агуудай ачилтай хэмээх ихэр хөвүүдийн чухам хин нь хувилгаан хутагтын хойд дүрээр тодорсон одоогоор тодорхойгүй байна. Шок мэдээ хошин тайм нэвтрүүлгийн 24 дахь дугаар энэ хүрээд өндөрлөж байна.